Манай улсын хувьд хар тамхины хэрэг маш их гардаг, хоёр том улсын дунд оршдог учраас хар тамхиг манай улсаар дамжин гаргах тохиолдлууд их гардаг байсан. Харин сүүлийн жилүүдэд манай улс хар тамхи хэрэглэгч орн болоод байгаа учраас цагдаагийн ерхий газраас энэ асуудалд анхаарал тавин холбогдох байгууллагын ажилчдын хар тамхины гэмт хэрэгтээ тэмцэх талаар мэдээллийг дэвшлүүлж байна. За өнөөдөр цагдаагийн ерхий газрын сургалтын нэгдсэн төвд гадаад иргэн хариатын газрын алба багштад хар тамхи мансуурлах утсын талаар ойлголт, тухайн хэрэглэсэн этгээдийг хэрхэн таних вэ? Монголын гадаад дотоод нөхцөл байдал, Монгол улс хар тамхи мансуурлах утас дэлгэрээд байгаа хэрэглэгч орн болсны гол шалтгааны талаар мэдээлэл хийлээ. 2017 оны 3 сарын 7-ны өдөр манай хар тамхитай мансуурлах утас хууль бус эргэлтээ тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүний харьяа байгууллагуудын хамтран ажиллах байгууллагын нэг нь гадаад хариат иргэдийн энэ тухайн газар маань орсон. Тусгаас бас үйл ажиллагаа чиг үүрэг хэрэгжүүлэхээр үндэсний тусгагдсан байна. Энэ үүднээсээ ерөөдөө тухайн алба хаагчид хэрхэн хар тамхи мансуурлахыг илрүүлэх ойлголтын талаар мэдээлэл өглөө нэгдүгээр. Хоёрдугаар дээрэс нь манай алба хаагчид бас өөрөө эцэг эхчүүд учраас тийм ээ. Өөр хүүхдүүдээ хэрхэн хамгаалах, өрсөн сэргийлэх ажил хэрхэн явуулах талаар нь бас товч мэдээлэл хийлээ. Гадаадын иргэн хариатын газрын байцаагч мэргэжилтнүүдэд хар тамхитай холбоотой хүмүүсийг хэрхэн таних, ямар шинж тэмдэг илэрдэг зэрэг Монгол улсад амьдарч байгаа гадаадын иргэдэд энэ талаар ямар шаардлага тавих зэрэг олон чухал мэдээллүүдийг энэхүү сургалтаар дамжуулан олгожээ. Гадаадын иргэдтэй шууд харьцдаг, эхэлж харьцдаг байгууллагын хувьд манай гадаадын иргэн хариатын газрын ажилтнууд энэ хар тамхи чиглэлийн бодисууд яаж таних, хар тамхи хэрэглэсэн хүнийг яаж таних, сэжигтэй хүнийг яаж илрүүлэх энэ чиглэлээр бол бас зайлшгүй сургалтанд хамааруулах шаардлага гарч байгаа. Энэний дагуу цагдаагийн ерхий газрын харьяа сургалтын нэгдсэн төвд бид хар тамхи мансууруулах бодисын чиглэлээр анхны мэдэгдэхүүн өгөх, практик дадлах сургалт хийх югаар бол ийм сургалтыг бол хамруулж, сургалтанд бол үндсэндээ төв орон нутаг буюу бомбтууд дээр, улсын хилийн бомбтууд дээр ажилладаг манай албан хаагч нар бол хамрагдж байгаа. Нэг 30 орчим албан хаагч бол хамрагдж байна. Гадаадын иргэн хариатын газрын байцаагч мэргэжилтнүүд цаашид хэрхэн хар тамхины гэмт хэрэгтээ тэмцэх талаар чиглүүлэх авч олон шинэ мэдээллийг энэхүү сургалтаар дамжуулан олж авчээ. Бид нар энэ мэдгүй ажилдаа бас сайн анзаардаг гэж. Ерөнхийдөө нэг ийм хар тамхи гэж нэг гадаадын кинон дээр харсан тий. Тэгэл одоогийн гарч байгаа Монгол кинон дээр ч нэг хар тамхи татаад уугаад манараад байна гэсэн чинь бодит жишээгээр бодит баримт материалаар бол сая бидэд үзүүллээ л дээ. Бүхэл бүтэн сургалтын төв дээр ямар ийм ондог мэдээ материалууд үзүүлэхдээ бүх хүмүүс бүсэрд хийж байна. Түүнээс хойш манай залуучууд бүгдээр энэ талаар анхаарч ажиллах болно. Энэ сургалт бол хойш дандаа ингэж холбоотой өргөлжлүүлж энэ хүчний байгууллагын энэ улсууд дор дороо маш их анхаарахгүй бол манайх чиг цөөхүүлээ шүү дээ монголчууд. Яах ихэн зургуул ийм юуж энэ залуучууд чинь нэрээс шуураад орчих юм бол яах юм болж байна тийм ээ. Тэгээ энэ сургалт маш их өгөөжтэй боллоо. Энэхүү сургалтанд бүгд найрамдах Солонгос улсын хар тамхитай тэмцэх прокурорын газрын мөрдөн байцаагчид ирж хар тамхитай тэмцэх гадаад улс орнуудын туршлагаас хуваалцжээ. Лайт ньюс мэдээллээ.